Ховд аймгийн хөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүү жилдгээр энэ онд 6 хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь залуучуудын хөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр юм а. Хөтөлбөрийн хүрээнд залуучуудад гарааны бизнес эхлэх, өргөжүүлэх, сэтэл, урам зориг өгөх, шилдэг бизнес санааг шалгаруулах, залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор залуучуудын хөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Ховд аймгийн хэмжээнд жил бүр үе шатаагаар зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны зорилго юу гэх юм бол Ховд аймгийн хэмжээнд байхгүй байгаа ямар үйлдвэрлэл байгаа. Аль эсвэл Ховд аймгийн хэмжээнд хэрэгцээ шаардлагатай байгаа ямар үйлчлэгээ байгаа юм бэ гэдгийг бид нэр сонгож шалгаруулж энэ танилцуулж байгаа төсөл нь цаашдаа аймгийн хэмжээнд хэр их нөлөө үзүүлэх хөгжилд гэсэн энэ залуучуудын бодож санаж байгаа бизнесийн санааг нь дэмжих зорилготой. Санхүүгийн дэмжлэгийн хувьд ярих юм бол бид нэр урд нь Швейцарын хөгжлийн агентлагийн шугамар 2 жил туршиж үзсэн 16-17 онд. Энэ туршилтын үр дүн сайн гарсны үр дүнд бол энийг албан ёсны хөтөлбөр болгож хэрэгжүүлж байгаагаар онцлог. Энэ дэмжлэгт хамрагдсан залуучууд 3 жилийн хугацаанд авсан 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгээ эргэж төлөх ёстой. Гэхдээ арилжааны банкуудчиг бид нар бол юу гэдгийг зээл авсны дараа 6 сарын эхэлж эргэн төлөлтөнд заавал төлөгдөх ёстой гэдэг ч юм уу тийм бол байхгүй. Тухайн төслийнхөө онцлогтод тааруулаад улирлын шин чанартай байгаа бол эргэн төлөлтийг нь ямар хугацаа, ямар графикийн дагуу төлөвлөл илүү үр дүнтэй байх уу гэдгийг төсөлд хамрагдсан залуучуудаасаа бид нар бас асууж бизнес болоод тэр санхүүгийнх нь боломжинд тулгуурч эргэн төлөлтийг нь хийлгэж байгаагаараа бол давуу уян гэсэн үг. 2019 онд нийт 22 гарааны бизнес төслийг шинээр дэмжиж 3 жилийн хугацаатай тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээлийг залуу бизнес эрхлэгчдэд олголоо. Өөрөөр хэлбэл залуучуудын хөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг хөдөөгийн 8 сумд зохион байгуулсан бөгөөд 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Жаргалан сумын залуучуудын дунд зохион байгуулсан юм а. Энэхүү арга хэмжээнд Жаргалан сумын 12 багийн 168 залуучууд оролцож 51 бизнес санаа танилцууллаа. Үүний үр дүнд Баатар хайрхан багийн иргэн нэм гэрэл ахлагч дуу дурс бичлэгийн студийн үйлчилгээ, Аршаан тогийн иргэн Ахмарлын цог зургалтын үйлчилгээ, Бичиг тогийн иргэн Инх туул ахлагчтай Гутлын салаан, Алагдлахой багийн иргэн Сувд Эрдэнэ органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Буян тогийн иргэн Хишиг зуулын ховд аялал, Магсарч багийн иргэн Үлэмж нарангийн элдвтэй гурил төслүүд шалгарч тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээл хамрагдах эрхийн бичиг гардан авлаа. Танаа хүүхэрийн инх 2 гэдэг. Тэгээд би энэхүү эрхийн бичгийг авсан юм болохоор Ховд аймагт энэ юун талаар энэ гутал засвар, шин гутлын захиалга тэгээ эгчтэйгээ хамтраад манай эгч маань бас бид энэ Ховд аймагт хамтарч байгаа эгч маань болохоор шинэ хувцас Монгол хувцас загварын хувцас ойдог. Тэгээ битүүрийн хоёрын хуйлдаа болов нь болохоор би эгчийнхаа ойсны хувцсанд тааруулаад шин гутлаа загвараа гаргаа гэж явдаг байгаа. Тэгээ Ховд аймагт ингээд үйл ажиллагаа явуулах ингээд амар удаан ингээд бодож явсан дотроо тэгээд энэхүү үйл ажиллагаанд орсноор олон сайхан авьяастай хөдөлмөрч залуучуудтай хамт ингээд нэг өдрийг ингээд өөрийнхөө бэлдсэн үг тайлбарлаа. Банкнаас бол энэ 10 сая төгрөгийг ингээд аваад үйл ажиллагаа хэрэгжүүлэлт ингээд явахад маш их барьцаа хөрөнгө шаарддаг. Залуучууд бидний хувьд болж яг эхлэл гарааны бизнес эхэлж явж байгаа болохоор тэр барьцаа хөрөнгө тэр бүртгэн болгон бүрдэж өгдөг. Тэгээд энэхүү үйл ажиллагааг дэмжиж зохион байгуулж явж байгаа хөдөлмөрийн хэлтс болон Ховд аймгийнхаа нутгийн удирдлагуудаа маш их баярлж байна. Та бүхний итгэлийг алдахгүй маш сайн ажиллах болно. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг 2017 оноос хойш үе шатаагаар зохион байгуулснаар 30 шинэлэг гарааны бизнесийг шалгаруулж 300 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Ингэснээр орон нутагт 90 гаруй ажлын байрыг шинээр бий болгож чаджээ. Ховд аймгийн хэмжээнд 17 оноос хойш 30 залуу гарааны бизнес арга хэмжээгээ дэмжүүлж үйл ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн ажиллаж байна. За тэрний нэг тод жишээ бол манай энэ эко гутал байдаг. За мөн үеийн суманд анх бас хөдөөгийн суманд бас л манай Ховд аймагт анх зохион байгуулагдчихсэн. За тэрний хүрээнд бас анхны хөдөөгийн сумын стартапаар тодорсон үеийн сумын буйдан төслийнхэн байна энэ жил гэхэд бүхэл энэ гарааны бизнес арга хэмжээнүүд маань ирж өөрсдийнхөө туршлагыг ярьдаг. Тэрнээс гадна үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж ойролцоо зэрэгдээ
одоо зах зээл үнэчийг бодвол арай илүү өндөр байдаг булган сумандаа өөрийнхөө салбарыг нээсэн. Одоо аймгийн төвдөө бол бас салбараа нээх хэмжээнд одоо өргөчн ингэж ажиллаж байна. Гэх мэтчлэнгээр энэ гарааны бизнес арга хэмжээнд хамрагдсан залуучууд маань бол үнэхээр бас амжилттай ингэ явж байгаа. Энэний хүрээнд бол нэг одоо аж ахуй нэгждэр зарим нь одоо 2-3 ажлын байртай гэдэг ингээд үзэх юм бол нийтдээ яг энэ 30 одоо гарааны бизнес арга хэмжээний хүрээнд нэг 85-аас 90 одоо ажлын байрыг бий болгон шинээр бий болгон ингээд ажиллаж байгаа юм үр дүнтэй үзүүлэлтүүд байгаа. Энэхүү залуучуудын гарааны бизнесийг дэмжснээр орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлж байгаагийн тод жишээ болж байна. Энэ удаагийн Жаргалан сумын залуучуудын хөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний үеэр шинэ шилдэг гарааны бизнес тусал шалгаруулахдаа шинэлэг байдал бизнесийг хөгжүүлэх боломж, эрсдэл зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зөв тодорхойлох гэх мэт шалгуур үзүүлэлтийг харгалзан үзжээ. Мөн энэ үеэр шинэлэг санаатай зарим бизнес тусалд Жаргалан сумын сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн хөнгөлөлтөд зээлийн үйлчилгээнд хамрагдах эрхийг олгож дэмжин ажилласан юм а.